үед бол тэгэхээр улсын хурлын төлөвлөлтөөр бол хajлын хэсгийн гишүүдийн ихэнх нь танай хорооны гишүүд байгаа. Гэтэл танай хорооноос яагаад ингэж тусдаа санал томилтоо болж байгаа юм бэ? Энэ хорооныхаа санал томилтын гол агуулгыг товчилно. тэгэхээр улсын хурлын хуулинд оруулах энэ асуудлыг манай дотоод асуудлын байнгын хороо 7-аас 2-ыг л одоо тэмдэглэж болж байгаа санал дотоод асуудлын байнгын хороо болоод таан савлын хууль Чи дүүд нөгөө юугаа өгч видеогоор харуулж игээд авах. юу дүүдээ явуулсан. танаа өөрөө дүүдээ одоо энэ удаад авч энэ хоёрыг Бишнэгээ томьёо гэж үзсэн. Танаа юу? Ямар Халахын болоод энэ сандууд Юу вэ? багтуу гэдэг. засгийн газрын гишүүнээр сонгогдсон тохиолдолд бол энэ одоо сүүлийн улсын хурлын хамтран энэ засгийн газрын гишүүнээр сонгогдсон гишүүн Дараа нь тэгээд аваа тэгэхээр нэгэн одоо парламентын бүгд наримдах улсын бол цаан чи сандар яашаа. ер нь засгийн газрын гишүүний бас зарим нэг хэсэг нь улсын хурлын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхэд бол одоо болохгүй юм аа. Ялангуяа энэ тохиолдолд бол засгийн газар парламентын үйл ажиллагааг бол бас нэг чиг хандлагатай, нэг чиг бодлоготой Хоёрын байнгын хорооноос одоо санал томилтоо оруулсан. Энэ байнгын хорооны гишүүн шаардаж тавьсан тийм. Тэгэхээр танай хорооноос ямар томилтоо оруулсан? За манай хуулийн байнгын хорооны хуульч зааж өгөх тийм шаардлагатай гэж үзсэн. Хөлцөөд байна. За хоёр дахь засгийн шинжтэй юм бол намын бүлгийн ажлын намын бүлгийг ажиллах боломжоор хангах. За тэр дотроо намын бүлгийн зарим өөрийн хөрөнгө заасан зүйлээр шингэж байсан. Жишээлх юм бол намын бүлэг одоо эцэж байгаа асуудлаар санал томилт гаргана. Гишүүдээ хурлын байнгын ороодод одоо шингэж байгаа хэрэгтэй. Нэг аваад бол сонссон дотор шассан жишээлх юм бол байнгын ороодын дарга нар намын бүлэг шүүлж болно. Эхнийхээ садар хэлсэн юм. Самбай шийдээс гарсан дээр олон короо дэмжлээ. Миний гоо. За өөр нэг нөгөө виз байгаа. улсын хурлын оролцоог их хурлын хянан шалгах үүргийг хэрхэн биелүүлэх вэ? Яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бол бас биш байна гэж ингэж ярьдаг. Тийм учраас одоогийн хуулинд улсын хурал хянан шалгах үүргийг тэр арга механизмуудыг хөгжиж явж байна. За гурав дахь зарчмын нэг чухал асуудал бол гишүүдийн удаагийн асуудал, техникийн асуудал гэж ярьдаг та. Гишүүдийн асуудлыг бол боломжийг хийж байгаа. Ойлцлаа тусаад авчих гэж хэлсэн. За энэ бол бас ачаалал юм байна. Манай төрөөхөн хөрөнгө гишүүдийн асуудлыг яриад энэ нь хэрмоноо биш үү? Надад ерөнхийлөгч их хурл болон ард түмэнд хэлгийн гаргаж орно гэж хэлсэн байна. Энэ асуудал бас бодож байгаа юм. Болоосон гэдэг байгаа. Төвнийг нэлээд хэмжээгээр тодорхойлж зааж өгөх зүйлийг нааж ингэж үзсэн. Их хурлын чуулган 2 өдөр хуралдаж өөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгалаа. Дараагийн хэлэлцүүлгийг 5 хоногийн дараа хийхэд төлөвлөж байна. Энэ хооронд улсын хурлын байнгын хорооны төлөв батлан хамгаалахын болон хэлийн тухай хуулиудыг 2 дахь хэлэлцүүлгийг дуусгах юм аа. Миний хаа видео чиглэж байна. Өөрөө таафлоо. Паста дээр нэг таван дээр тавьчихгүй. Миний утгаар нь бий. Манай
Хамттай байсан. Юу Хоч. Маа өөр өөр хамтууд бодож. наадах тийш нээж байгаа. баямтай юм нэг. Шуурмаар. Орон сайхны намын 2 дугаар анги. Маа гин тааж. Яа миний үгийн дөрсөн өдрийн баа баямтай юм. Тасаа Ай тийм үү тийм. Тасны Энэ ч хойш над толгой чинь In the economic crash of 1929, 1929 оны эдийн засгийн хямралаас Олимпийн ажиллаж байсан мөсчийн салбарыг тарьсангүй. Ингээд чундалтайгаа шинэ салбарын эрсдэлчээр дамжуулжээ. his new status gives him Олимпийн Орны Виктория хурдан Роберт Вол Бажхан Фредерика Маринда Парис ажилламж үйлчлэгчээр ажиллаж оройн цагаар шинэ логин газар үзүүлэх тооцоонд орсон. As for Robert, Роберт Вол мэргэжлийн сэтгүүлч боловч мэргэжлэр ажиллаж чадсангүй. Тэгээд энэ ч муу цэн засгийн газрын орчныг авчих шүү дээ. байсан хэдий ч амжилт олсонгүй. юу Орчин үед бол сайхан таахгүй. Дээрвийнхээ яаж бүх. Шоколадтай мөхөлс хоёрыг жимсний мөхөлс нэгийг шарсан тагтаа хоёрыг дөрвөн хүний ширээний салат үлдэрэ. Вернер шинээр бэлтгэл дүсээр өглөөний мэд. Ашгүй юу бидний ажил чийд өндарч байна. Бидний ширээ хатаад байлаа шинэх ногоо байгаа шарсан тагтаа заавал хачин зүйлм. Аман дөөрөл хайлаад байна гэж дараа уулзлаа баяртай. Нэг дөрвөн хүрээд байхын энэ сайн мэдэрч хүмүүс амрах ёстой шүү.